За сайн байцгаана уу? Та бүхэндээ саяхан нээлттэй хийсэн нэгэн сонирхолтой киног ярьж өгөхөд бэлэн боллоо. За тэгээд үзэхээс өмнө лайк болон subscribe дарж дэмжихээ битгий мартаарай. Ингээд кинонд орцгоё. Ингээл нэг кафед Чарли гэх залуу өөрт нь таалагдсан Эма хэмээх бүсгүйг холоос ажиглаж сууна. Тэрээр бүсгүйтэй яриа өдөх боломжийг хүлээж байтал Эма хэсэгхэн зуураас суудлаасаа босох үед Чарли түүний уншиж байсан номын зургийг амжиж дарлаа. Тэр номыг нь интернетээр хайж юуны тухай болохыг нь мэдмэгцээ зориг гарган Эма дээр очив. Гэвч Чарлигийн номын тухай яриа бүсгүйд огт сонирхолтой санагдсангүй. Түүнийг үл тоох ба хэдий олон хүний өмнө ичгэтэр байдалд орсон Чарли ухаарсан ч бууж өгсөнгүй. Тэрээр дахин дөхөж очоод түрүүчийн үйлдээсээ чин сэтгэлээсээ уучлахгүйсэн. За тэгтээс Эма чихвчээ авснаа. Би юу ч сонссонгүй хэмээн хэлхэн тэр. Ийхүү Эма нэг чихэн сонсголгүй гэдгээ хэлээд тэдний танилцах оролдогыг шинээр эхэлж болох уу хэмээн асуухад Чарли ч баярлан байрандаа суулаа. Үүнээс 2 жилийн дараа одоо Чарли сүд залуу болжээ. Тэрээр гэрч Майктайгаа хамт хуримын үеэр хэлэх үгээ бэлтгэж байлаа. Чарли анхны болзооныхоо үеэр Эмаг өөртөө татахын тулд ном уншсан дүр эсгэж байснаа үннээ хэлэх үү эсвэл зохиох уу гээд эргэлзэн. Тэрээр Эмагийн хачин хэрнээ хайр татам инээд хүнд мөчийг ч хөвгчлөлтэй болгож чаддаг чанарт нь хичнээн дуртайгаа бичнэ. Нөгөө талд сүд бүсгүй Эма гэрч Ричел болон дарга Алис нартайгаа хормын өгнийхээ талаар ярилцахдаа баярын нулимс унгаж сон. Тэд түүнийг ойлгохгүй тулд хөвгчлөлтэй дурсамжаас эхлэхийг зөвлөсөн. Жишээ нь тэдний анхны үнсээс Британий музейн захирал Чарли нэг шөнө Эмаг музей руу нууцаар дагуулж орсон ч тохиолдол дуугарч сандрахтаа Эмаг үнсэж орхисон тэр хөвгчлөлтэй явдал. Харин Алис өөр нэгэн чухал мөчийг санууллаа. Чарли Эмагийн төрөвчийг өгөхөөр офис дээр нь очих үед Эма анх удаа түүнийг миний найз залуу гэж танилцуулсан байдаг. Тэр үед Эма хичнээн их сандарч амьсгалан давчдаж байснаа дурсав. 30 настай хэрнээ анхны хайртайгаа учирсан гидсэнд нь эрвээхийн нисэх мэт тэрхүү дагдлыг мэдэрсэн нь Ричелд сонин хэрнээ гайхалтай санагдана. Хормын баярын үгэнд орох бас нэгэн хөвгчлөлтэй дурсамж бол Чарлигийн гэрлэх санал тавьсан мөч байлаа. Гэвч Чарли яг саналаа хэлэх үед Эма сонсголгүй чихээ шалгаж таарад юу ч сонсоогүй өнгөрсөн нь тэднийг одоо ч инээлгэн. Гэвч энэ мэд гэгэн дурсамжууд хормын бэлтгэлийн жүжиглэлт тунд баг багаар бүдэрч эхлэв. Бүжгийн багш нь тэднийг хитрхи хиймэл байна гэж шүүмжлэхэд Эма энэ бүхэн зүгээр л нэг жүжиг шиг санагдаж байна хэмээн дургуутслаа илэрхийлнэ. Гадаагаараа тэд хормынхаа DJ Полинтэй тааралцсан ч харах ёсгүй зүйлээ харчхан тэр DJ бүсгүй цэцэрлэг түрээлэнд мансууруулах бодис хэрэглэж сухыг хараад тэдний итгэл алдрах ба энэхүү мэдэнч хормын өмнөх туршилтын оройн зоог дээр гол сэдв боллоо. Зоогт Чарли, Эма болон тэдний гишүүд болох Майк, Ричел нар оролцов. Эма хормыг нүсэр хийлгүй зүгээр л оройн хоолнд ороод өнгөрөхийг хүссэн ч Чарли энэ бол бидний амьдралын чухал өдөр хэмээн зүтгэн. DJ-гийн асуудал дээр бүгд түүнийг халах хэрэгтэй гэж үзсэн ч ганцхан Эмаас хүн болгон алдаа гаргадаг хэмээн өмөрт сулаа. Гэтэл ярианы сэдв гинэд хүний мэс чанар руу шилжиж тэд бие биенийхээ хийж байсан хамгийн муу үйлслүүдийг уралдан дэлгэж эхэллээ. Майкч болзоод бүсгүйгээ нохооноос хамгаалахын оронд амьд бамбай болгож ашигласан бол Ричел хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг шүүгэнд түгжиж орхиод зугцсан аимшигт нуцаа илчлэв. Эцэст нь бүгд Чарлиг шахаж эхлэхэд тэрээр өөрийнхөө хамгийн бараан дурсамжаа дэлгэв. Тэрээр интернетээр нэгэн хүүхдийг зогсоо зайгүй дээрлэхэж бүр гэр бүлээр нь нүүлгэж байсан кибер гэмт хэрэгтэн байж л дээ. Ингээд Эмагийн ээлж ирэхэд түүний хэлсэн үгээс тахимд байсан хүмүүсийг бүр шокруулж орхив. Тэрээр сурагч байхдаа сургууль руугаа зэвсэгт халтлах хийхээр төлөвлөж байснаа дэлгэх ба Чарли эхлээд түүнийг тоглож л байна гэж бодсон ч Эмагийн харц огт хувирсангүй. Тэр бүр аавынхаа винтобоор буудах бэлтгэл хийж байсан төдийгүй нэг чихэн дүлээрсэн шалтгаан нь төрөлхийн биш харин бэлтгэлийн үеэр винтобо чихэндээ хит ойрхон байрлуулснаас болсон гэдгээ илчлэхэн тэр. За тэгээд энэхүү аимшигт үнэн Ричелийг ч бүр галзууруулах төхөө. Учир нь түүний үеэ Самада яг ийм зэвсэгт халдлагын золиос болж насаараа саажилтаа үлдсэн юм байна л да. Ийхүү найзуудын дулаан уур амьсгал хормын дотор хэрүүл маргаан үзэн ядалт болон хувирав. Эма би тэр хэргийг үйлдэггүй шүү дээ хэмээн өөрийгөө өмгөөлж маргааны эцэс дотор нь муухаараа бөөлжснөөр тэрхүү таагүй орой өндөрлөв. Тэр шөнө Чарлигийн хувьд хар дарсан зүүдшгэл өнгөрлөө. Тэр хормынхын үеэр зэвсэгт идгээд халдаж байна гэж зүүдлэн цоцож сэрв. Маргааш өглөө нь Эмагийн хүүхэд насны зургийг харахтаа тэрхүү хөөрхөн охиныг винтоп бариад байлдаж бугаар төсөөлөхдөл Чарлид үнэхээр аимшигтай байлаа. Харин Эмагс ирэхэд Чарли хажууд нь байсангүй. Тэр Майктай уулзаж
уулзаж хурмаа цуцлахаар шийдсэн болов эсвэл цагдаа дуудсан байх уу гэж айж байтал Чарли кофе барьсаар орж ирлээ. Ийхүү тэдний дунд чимээгүй дан эхлэх ба Чарлиж болсон явдлыг боловсруулж чадахгүй зүрхэн шимширч байлаа. Чи яагаад ийм том нууцыг надаас нуусан хэрнээ? Тэр олон хүний өмнө гинэт дэлгэцгэж байгаа юм бэ гэж Чарли асуухад Эма ердөөл би согтуу байсан хэмээн хариулах нь Чарлигийн урмыг хугална. Мөн тэр илүү ихийг мэдхийг бүрэн тайлбар сонсхийг хүссэн ч хурмын гэрэл зурагчтай уулзах цаг тулсан тул Эма яриаг таслан яваад өгөв. Чарли ч энэ бүхнийг зүгээр орхиж чадсангүй. Тэрээр Эмаг яагаад ийм аимшигтай зүйлд төлөвлөх болсныг нь шалган асуухад Эма дахин биеийн тавгуутаж бөөлжгөн тэрээр өөрийгөө багадаа хэвийн хүүхэд байсан ч шинэ газар нүүж ирээд хиндэж тоогдохгүй ганцаардаж байнга дээрлэхүүлдэг байснаа ярихад Чарли дээрлэхүүлсэн болгон сургууль руугаа боо бариад дайрдаггүй шүү дээ гэхэд Эмагийн хариулт бүрч чихүүдээс төрөлөө. Зэвсэг талтлага үйлдэх нь надад ямар нэгэн байдлаар дог сэтгэл татам санагддаг байсан гэхэнээр ийхүү тэдний хормын гэрэл зурагчтай уулзсан мөч бүрч эвгүүцмээр байлаа. Зурагчин гэр бүлийнхнийг нь яаж зураг даруулах тухайга ярих бүрт Чарли Эма хоёр бие биерүүгээ харж чадахгүй байлаа. Бүр туршилтын зураг авалтын үеэр Эмаг твэрхэд Чарлид яг л буу барьсан өсвөр насны алуурчныг твэрж байгаа мэтэл хүйтэн мэдрэмж авав. Ингээд тэдний харилцаач ширүүсэж эхлэв. Эма зам дээр өөр жолооч руу үндэслэлгүйгээр уурлаж бүр тэдний хувийн харилцааны үеэр Чарлиг алгатсан нь Чарлигийн төвчээрийг барж эн чинь Эма мөн үү гэх асуулт түүний толгойд эргэлдэн. Харин Эма өөрийнхөө түүхийг үргэлжлүүлэн ярьлаа. Тэрээр өсвөр наснда халдлах их тухайга бичлэг хийж бэлтгэдэг байж л дээ. Гэтэл түүнийг халдлагаа хийхээс өмнө сургууль дээр нь өөр нэгэн зэвсэг тэтгээд талтаж 3 хүний амьд хүрсэн байжээ. Эмач энэ явдлыг 4-өөс доош хүн өгсөн болохоор энэ бол масс халдлага биш хэмээн тайлбарлах нь Чарлиг бүрч их гайхшруулад авав. Хажиргалтай тэрхүү халдлагын дараа Эма бусад сурагчдтай тотонсож сэтгэл санааны цочрлыг даван туулах сургалтанд хамрагдах болж л дээ. Тэнд тэрээр галт зэвсгийн эсрэг тэмцдэг бүлэгт нэгдэж бүр эсэргүүцлийн лагсаал зохион байгуулж эхэлсэн бөгөөд өнөөх аюул твинтовооч хайсан байлаа. Харин Чарлигийн хувьд энэ бүхэн дааж давшгүй хүн чачаа болов. Эма өнгөрсөн түүхээ мартаж өөрийг нь өмнөх шигээ хайрлахыг гуйсан ч Чарлигийн нүдэнд Эмагийн чихнээс цус урсаж байгаа мэт хий үзэгдэл харагдах боллоо. Энэ бол зүгээр нэг өнгөрсөн түүх биш. Харин түүний оюун санааг идэж буй айдас байв. За тэгээд тэдний амьдралаас амар амгалан хэдийн нисэн оджээ. Чарли бууны зурагтай кофений аягийг хараад тэсэлгүй хогийн сав руу шидэж хормын үгнээсээ Эмаг инэрэнгүй бусдыг ойлгодог гэж тодорхойлсон хэсгүүдийг нэг нэгээр нь усгаж эхлэв. Тэр одоо Эмад итгэж чадгаа байсан бөгөөд түүний хувьд Эма хайртай бүсгүй биш харин нууцлаг аюул болон хувирчилтэй. Удалгүй гэрт өрнсөн нэгэн аимшигтай мөч Чарлигийн айцыг дээд зэгт нь хөргөв. Эма гартаа хутга барьсаар өрөөнд орж ирэхэд Чарли бүр жичрэн айж чи яагаад надаас айгаад байгаа юм бэ гэж Эма асуухч гарт нь гялзах хүүтэн мис Чарлигийн асуултуудад хариулж байлаа. Мөн тэр Эмагаас бага насндаа нас барсан найзынхын тухай асууж тэр нь халдлах их сэтэл болсон эсэхийг мэдхийг хүссэн ч Эма үгүй ямар ч холбоогүй хэмээн шууд л эсэргээцв. Ажил дээр нь Чарлиг амар заяа үзүүлсэнгүй. Ширээн дээр нь буу барьсан эмэгтэйчүүд гих ном нууцлаг байдлаар ирсэн нь хэн нэгэн түүнийг ажиглаж дохуурхаж байгаа мэтэл санагдана. Энэ хооронд Эма өөрийнхөө дотоод ертөнцтэй тэмцэж байлаа. Тэрээр нохойроо винтов чиглүүлж байсан өсвөр насны өөрийгөө дурсан суухад дарга Алис нь орж ирж Ричелтэй холбогдож чадахгүй байгаа хэлв. Эма өөрийнх нь нууцад зочирсан найз Ричелийг өмгөөлхийн оронд харин ч эсэргээрээ түүнийг төслөөс хассан дээр хэмээн хэлхэн тэр. Ийхүү дотн харилцаач манай хоёрыг аварч чадсангүй. Энэ бол зүгээр нэг бие махбодын асуудал биш. Харин сэтгэл зүйн гүн цохилт ба Чарлиж уурлан гэрээсээ гарч ганцаараа уухаар шийдэв. Тэдний харилцаа одоо яг л танихгүй хүмүүсийг шиг болжээ. Эма харилцаагаа аврахын тулд дүр бүтээх, тоглоом тоглохыг оролцсон ч энэ нь маргаанаар төгсөв. Бууны зурагтай аягийг хайсан асуудал тэдний хоорондох нуугдмал хурцтмал байдлыг ил гаргаж Чарли хөвгөлтэй байх гэж хичээсэн ч эцэст нь Эмаг санамсаргүй бэртэж орхилоо. Яг энэ нэгзэгтэй мөчөд алга болоод байсан Ричелээс дуудлага ирсэн нь байдлыг улам эдрээтэй болгов. Маргааш нь Чарли найзуудтайгаа уулзахдаа Эмаг аврахын тулд худал ярьж эхлэв. Тэрээр Ричел хандан Эмагийн бага наснд тохиолдсон золгүй явдлыг өмгөөлөл болгон ашиглаж бид бүгдийн толгойд муу бодол орж ирдэгч ажил хэрэг болгодоггүй шүү дээ хэмээн ятгалаа. Гэвч зэвсэгт халтлагын золиос болсон Самантагийн дүү Ричел тийм ч амархан бууж өгсөнгүй. Тэр ихчээсээ асууж байж шийдэн гэлээ. Чарли тэрэгцэртэй суугаа Самантатай биечлэн уулзаж нөхцөл байдлыг засахыг оролцсон ч түүний хичээл зүтгэл яг л алуурчныг өмгөөлж буй мэт маш эвгүй хүчлэн шаардсан өнгө аястай байсан тул Саманта түүнээс
цугтаж одлоо. Энэхүү Чарлигийн дотоод ертөнц одоо тэр чигтээ буу барьсан эмэгтэйн дүрслэлээр дүүрчээ. Тэрээр хурмын үгэж бичиж чадгаа байж хүн бүрийн хамгийн муу талыг эрэлхийлж эхлэв. Хамтран ажиллагч Миссигийн араар тавилтын түүхийг сонсохдоо тэрээр хүний мэс чанар ямар хэврэг, ямар бохор байж болохыг дахин мэдэрнэ. Сайн залуутай байсан ч нов шиг нэгнийг сонгосон Миссигийн түүх Чарлид нэг л зүйлийг сануулгах шиг. Хүн заримдаа өөрт нь аюултай, хортой зүйлд өөрийн мэдээлгүй татагддаг. Ийхүү Мисси Чарли хоёрын яриа хамгийн муу үйлдэлээс хальж Эмагийн нууц руу шууд чиглэв. Миссигийн хэлсэн сайко гарууд яг л ингэж чамайг өөртөө итгүүлэхийг хүсдэг гихүү. Чарлигийн тархинд аян мэтэл булаа. Тэр Эмаг өмгөөлөхийг хүссэн ч Миссигийн эрүүл логик төлөвлөж байсан бол аюултай гих дүгнэлт түүнийг мухарталд оруулж уурандаа Миссиг айлгаад гарч одлоо. За тэгээд хурмын өдөр болж гялцсан чимэглэл баярын уур амьсгал донд Чарлигийн дотор өөр нэгэн нууц байлаа. Тэрээр оффист Мисситэй байхдаа хүчээр үнсэж бүр цамцыг нь урж бэлгийн дарамт үзүүлэх төгсөн гин бурууга тэн зогсно. Удалгүй ёслолын ажиллагаа эхэлж хосууд үнсэлцэх боловч энэ үнсэлт анхных шигээ догдлол биш. Харин хоёр өөр гинт хэрэгтний нэгдмэл мэт хүйтэн байлаа. Чарли зочдын дунд Миссиг найз залуу Блэктэйгээ ирснийг хараад сандарч зүрх нь амаараа гарахдаггүй. Түүний хувьд энэ хурим баяр биш. Харин хизээ дэлбэрхийг мэдэхгүй дэсрэг бодис дээр алгаж буй мэтэл санагдана. Харин Майк шин DJ олж ирснээр баярын хөгжим игшиглэж ихэлсэн ч Блэк Чарлид баяр хүрэхээр дөхөж ирэхэд агаар улам бөхчөн болов. Эма өнгөрсөндөө алуурчин байхыг хүссэн нууцтай. Чарли одоо цагт хүчирхийлэгч болох төгсөн нууцтай. Удалгүй Майк бүх хүний анхаарлыг татаж сүйд бүсгийн аавыг тайзнаа өрөв. Эмагийн аав охиноо хайр дүрэн харцаар ширтэж түүний хүүхэд насны тэрслүү явдлуудыг хуваалцаж эхэллээ. Тэрээр Эмаг галт зэвсгийн хяналтын төлөөх тууштай тэмцэгч байсныг дурдаж бүр Walmart дэлгүүрлөө өндөг шидэж цагдаад баригдаж байсан хөгжилтэй түүхийг ярихад зочид инээлдэв. Гэвч аавынх нь цэргийн хүн болох миний эсрэг босож байхдаа тэр үед миний Винтов алга болчихсон байж илээ. Гихүүг Чарлигийн дотор аян мэтэл болоо. Яг тэр агшинд төс хийх чимээ гарсан нь DJ-гийн төхөөрөмжөөс гарсан чимээ байлаа. Энэхүү санамсаргүй чимээ Чарли Эма хоёрын хувьд буун дуу мэт сонсогдож тэдний нууц айдас нүүрэн дээр нь ил болов. Чарли ч Эмагаас чи яаж тэр буу гэртээ орхиж зүрхэлвэ гэж асуухыг оролцсон ч Эма түүнийг амийг нь дарав. Гэвч аюул өөр зүгт байлаа. Ричел Чарли Эма хоёрын нууцыг мэддэг дарга Алистанд ярилцаж байгаа хараад Эмагийн зүрх амаараа гарах төхөв. Удалгүй Ричел хундагны үг хэлэхээр тайзан дээр гарлаа. Түүний үгээс яг л хурц утга шиг байв. Ричел Эма надаас гэрч болохыг асуухад би гайхсан. Түүнд өөр жинхэнэ найз байхгүй болохоор л тэр байх гэж хошигноод Чарли Эма хоёрын ямар ээдрээтэй хүмүүс болохыг мэдсэн гэдгээ хэллээ. Ийхүү байдал маш эвгүй болж зочид бие рүүгээ гайхан харахад Майк аргаа баран Ричелийг суулгав. Эмалт сандарсандаа ариун цэврийн өрөөрөө гүйх ба тэнд хэн нэгэн сургуулийн халдлагын талаар шивнэлдэж байгааг сонсоод гүн цочролд орлоо. Дараа нь гадагш гартал Чарлигийн нууц амраг болох Мисситэй нүүр тулав. Мисси түүний асуултанд найзтайгаа л ярьж байна гэж болтогч Эмагийн хувьд энэ хурим хэдийн дуусч түүний бүх нууц ил болсон мэт санагдана. Ийхүү Эма Чарлиг хувийн өрөөрөөгээ чирч оруулаа. Тэрээр сандарч чичирсэн хоолоогоор Ричел хүмүүст бүхнийг яриад байна. Мисси ч бас сургуулийн халдлагын тухай шивнэлдэж байгааг би сонслоо хэмээн хашгирав. Эцэг эхийнхээ өмнө алуурчин болох шахсан түүхээ дэлгэхээс үхтлээ айсан Эма эцэст нь Миссиг авчирч нүүрлүүлэхээр шийдэв. Чарли түүнийг зогсоохыг оролцсон ч Эма хэдийн хаалгаар гарч оджээ. Хэдхэн мөчийн дараа Эма Миссиг дагуулan орж ирэв. Гэвч байдал огтөөрөөр ирэхэн тэр Мисси өөрийг нь араар тавилтад буруутгах гэж байна гэж андууран нууцаа өөрөө задлав. Бид үнсэлсэн үнэн. Чарли л эхэлж дайрсан. Гэхдээ бид шууд байсан шүү дээ гихэн тэр. Ингээд Эмагийн ертөнц инэл мөчөд нуран унах шиг болов. Түүний итгэлд сүйд залуу нэг гараараа өөрийг нь сайко хэмээн сэжиглэж нөгөө гараараа өөр эмэгтэй цамцыг тавьж байсныг тэр мэдлээ. Мисси ч Чарлигийн талаар бүхнийг илчлэв. Тэр сургуулийн халдлагын тухай асууж байхдаа уйлж эхэлсэн. Би зүгээр л түүнийг тайвшруулах гэж байхад тэр намайг үнссэн хэмээн өөрийгөө өмгөөлөхөд Эмагийн урам хугарч нүдэнд нь гомдол үзэн ядалт хоёр зэрэг тодорлоо. Ийхүү тэд эргээд зоогийн ширээн дээрлээ. Уур амьсгал маш ширүүн байх ба Эма үг хэлхээс татгалзаж Чарли тайзан дээр гарлаа. Согтуу бас цөхөрсөн Чарли хурмын үгээ утгаар нь
холион бантан болгож орхив. Тэрээр анхны уулзалтаа ярьж байснаа гинэт бэлгийн амьдралынхаа тухай эвгүй зүйлс хэлж эцэст нь бүх зочдын өмнө Эма юу ч хийгээгүй шүү дээ. Тэр хүн халаагүй хэмээн өөрийгөө өмөөлөн хашгирав. Энэхүү гал дээр тос нэмсэн үйлдэл зочдыг цочролд оруулж Чарли Месситэй болсон явдлыг тайлбарлах гэж оролдоход Мессигийн найз залуу Блэк дэсэрхэн тэр. Блэк уурандаа олон нийт рүү хандан дуугүй байцгаа Эма хүн алсан ч надад хамаагүй хэмээн галзуурсан мэт хашгирав. Ингээд Блэк Месси хоёр маргалдаж Чарли тэднийг дуугүй байхыг шаардан хашгирахад ууралсан Блэк Чарлигийн өмнө тулж ирлээ. Чарли хормын дараах тулааны талбараас бэртэлтэй ялагдсан амтэн шиг л гэртээ ирэв. Хормын танхимд болсон явдал түүний нүдэнд кино шиг хөврөн. Блэктэй учир зүгээ олох гэж оролцсон ч хариуд нь мөргүүлж баярын танхим тэр чигтээ зодон хашгиран Рэйчелийн сүрдүүлгээр дүүрсэн тэр мөчөд Эма чимээгүйхэн алга болсныг тэр саналаа. Мөн гэр нь хоосон. Эма алга. Тэр Эма руу зогсоо зайгүй залгасан ч хариу байсангүй. Сэтгэлээр унсан Чарли нэгэн жижигхэн хоолны газар орцов. Энэ бол тэдний анх танилцсан кафетэй төстэй энгийн нэгэн газар байлаа. Захиалгаа өгөөд ширээнд сууж байтал хаалга нэгдэж Эма орж ирэв. Тэрээр Чарлиг танихгүй хүмэд хажуугаар нь зурж өнгөрөөд захиалгаа өгснөөхөө дараа Чарлигийн ширээн дээр хурж ирлээ. Энд сууж болох уу гэж түүнийг асуухад Чарли гайхсан ч толгой дохив. Эма тэдний танилцаж байсан тэр өдрийг шигээ дахин дүр бүтээх тоглоомоо эхлүүллээ. Тэр Чарлигийн нүүрэн дэх шархыг хараад та яагаад ийм болчихсон юм бэ гэж танихгүй хүнээс асууж буй мэт сониучрахв. Чарли ч энэ удаад тоглоомыг дэмжиж хүүхэдтэй эмэгтэйг дээрэмчтээс аврах гэж байгаад ингэчглээ хэмээн баатарлаг дүр эсгэн хариулав. Ийхүү тэд харц тулгарч хоёулаа зэрэг инээр далтлаа. Энэхүү инээд нь тэдний бүх ичхүүр, айдас, өнгөрсөн бараан түүхийг төр зурж болов угаах шиг л болов. Тэд бие биенийхээ сайко талыг хүчирхийлэгч алдааг нь мэдэгч энэ дэлхийд ганцхан тэр хоёр л бие биенийхээ ойлгох юм шиг л санагдана. Ийхүү тэдний харилцаа шинээр магадгүй илүү аюултай. Гэхдээ илүү чин сэтгэлээсээ эхэлж буйгаар энэхүү кино маань төгсөж байна. За ингээд кино таалагдсан бол сувгтаа лайк болон subscribe дарж дэмжихээ битгий мартаарай.